мэдээлэл нь зөвхөн боловсрол мэдээллийн зорилготой ямар нэгэн эмчилгээ, онцлогоо, эмчийн зөвлөгөөг орлохгүй гэдгийг та бүхэндээ сануулъя. Өнөөдрийн дугаараар бид сарын тэмдэг гэж юу болох талаар, Хүүхдүүдтэйгээ энэ талаар хэрхэн ярилцах вэ гэдэг талаар, мөн энэ сэдвээр нээлттэй, чөлөөтэй ярилцсанаар ямар ач холбогдолтой вэ гэдэг талаар ярилцах болно. ингээд дугаараа хүлээн авч сонсцгоно уу? Сайн байцгаана уу? Шимтэн яриа подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Удаан хугацаанд бид хоёр завсарласны дараагаар дахин подкастаа эхлүүлж байна. Ингээд инх цулгаж байгаа өрий сайн уу? Сайн уу номоо? Өнөөдрийн подкастыг сонсож байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. 2026 оны анхны дугаар маань орж байгаа юм байна шүү дээ. Өнөөдрийнхөө дугаарыг бид сайхнаадаа зориулж байна. Яагаад тэгэхээр сайхнаа дараагийн подкастаа мөн ч их хүлээж байна да гэд комент үлдээсэн байсан. Тэгэхээр бид хоёрын төр завсралгыг төвчээртэйгээр хүлээгээд бас тэсийн ядан хүлээж байгаагаа илэрхийлээд ийм гоё мессеж үлдээсэн сайхнаадаа зориулаад энэ удаагийнхаа подкастыг эхлүүлж байна. Ийм байна. Сонсогчдоо бас шинэ оны мэнд хүргэе. Танд бас шинэ оны мэнд хүргэе. Шинэ оноо сайхан уугдсан уу? Баярлалаа. Чамд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе. Сонсогчдоо бас шинэ оны мэнд хүргэе. Бид хоёрын энэ дугаар ороход баг Монголын цагаан сарын үеэр орох бах тий. Цагаан сарын дараа ч юм. Тэгэхээр бүр гоё бэлэгдэлтэй шинэ он морь жил гарч байгаа үедээ давхцах юм байна. Шинэ оноо гоё өгцсөн. Одоо баг 2 дугаар сар гарах гэж байгаа юм байна тий. Чи бид хоёрыг энэ бичлэг хийх чахад. Тэгэхээр шинэ оны хөг өнгөрөөд нилээ одоо яг ажлын ирч хүчтэй үедээ орцсон явж байна. Чи шинэ оноо гоё өгцсөн үү нэмэ? Шинэ оноо сайхан уугдсан. Гэр бүлэрээ уламжлал ёсороо шампанскаа буудуулаад гадаа солиуд буудаж байгаагаа хараад тэгээд их сайхан уугдсан. Тэгээд шинэ онтой давхцаад нөгөө энд нөгөө шалгалтын үе байдаг болохоор ард байнгын нэг юм төгшүүрийн дохио асаалттай. Яна шалгалтын хугацаа улам ойртож доо гэж бодоод яваад исэн. Тэгээд сая хоёлоо бас завсарласан гол шалтгаан нь шалгалтын ачааллаас болсон тий. Тэгэхээр шалгалтуудаа бит хоёр ямар ч байсан өгөөд дууссан. Миний хувьд бол одоохондоо хариугаа бол аваагүй байна. Эх 7 хоногоос шалгалтын хариу гарна. Таны хувьд яасан бэ? Дажгүй юу? Шалгалтууд нь амжилттай болсон уу? Би бас шалгалтаа өгөөд ард нь гарсан нэг том assignment байсан энэ жилийн. Тэгээд хариугаа аваагүй байгаа. Бас их нэлээд удах юм шиг үлээ. Яагаад тэгэхээр нэлээд том шалгалт учраас тэгээд одоо голдуудын практик хичээлүүд ороод тэгээд тэрнтэй холбоотой жижигэн юм репортууд бичдэг юм бид нар. Тэр репортуудаа бичээ тэр шалгалт гэх юм уу та. Тэр юмаа өгөөл явж байна. Бас ард нь гараагүй. Тэгээд явж байна. За тэгэхээр хоёлаа өнөөдөр болохоор даавар гэсэн сэдвийн хүрээнд хийж байгаа подкастуудынхаа үргэлжлэл болгоод нэг дугаарыг бэлтгэж байгаа тий. Тэгэхээр өнөөдрийн дугаарын сэдвээ танилцуулах уу? За тэгье. Бид хоёр юу гэж ярилцсан бэ гэхээр дааврын хүрээнд сарын тэмдэгтэй холбоотой нэг гоё юм дотны яриа өрнүүлье гэж тохирсон юм аа. Яагаад гэвэл охтууд одоо өсвөр насандаа хүрээд сарын тэмдэг ирэхэд яг энэ талаар маш гоё ойлголттой байвал зүгээр юм болов уу гэдэг үүднээс. Тэгэхээр энэ дугаарыг хэнд зориулж байгаа вэ гэхээр охтуудтай эцэг эхчүүд, асран хамгаалагч өвөө эмээ, эсвэл ах эгч, эсвэл найз охинтой залуучууд бүх хүмүүст л зориулж байна тий. Тэгэхээр энэ талаар гоё мэдлэгээ тэлээд ер нь сарын тэмдэг гэж юу болох, даавартай яаж холбогддог, ямар учиртай юм бэ гэдэг талаар гоё энгийн байдлаар ярилцъя гэж тохирсон байгаа. Тийм шүү. Сарын тэмдэг гэдээ ярьсан чинь ер нь ингээд сарын тэмдгийн талаарх мэдээллүүд яг миний одоо жоохон байх үед бол айгүй бага байсан. Тэгээд сургууль дээр нөгөө эрүүл мэндийн хичээл гэдэг хичээл ороход л бид нар баг ингээд сарын тэмдэг гэж зүйлийн талаар гэх юм уу ингээд албан ёсоор сонсож эхэлжсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо миний хувьд болохоор би охиндоо яг тийм зүйлийг нэг мэдрүүлэхийг бас хүсэхгүй байгаа гэж. Тэгэхээр хоёлоо ч гэсэн охинтой хүмүүсийн хувьд тэгээд энэ талаар бас одоо тийм мэдээлэл хүргэж байгаагийнхаа хувьд энэ сэдвийн талаар ярилцах нь бас зүйтэй юм болов уу гэж ярилцаад тэгээд энэ дугаарыг
бэлтгэж байгаамаа. Тэгэхээр энэ дугаар бол ганцхан охинтой ээжэд биш ерөөсөө бүх хүмүүст зориулсан сэдв болж байгаа тий. Тэгэхээр дэлхийн хүн амын ойролцоогоор тал нь эмэгтэйчүүд гэд бодохоор энэ эмэгтэйчүүдийн яг нөхөн өрчхүүн насанд байгаа хүмүүс нь бол дийлэнх нь байдаг тэр эмэгтэйчүүдийн. Тэгэхээр нөхөн өрчхүүн нас гэж хэдэн насыг хэлж байгаа гэхээр 12-оос ойролцоогоор шүү дээ 12-оос 50 насны энэ эмэгтэйчүүдийг хэлж байгаа. Тэгэхээр энэ бүх эмэгтэйчүүд сарын тэмдэг эмэгтэйчүүдэд сарын тэмдэг ирж байгаа. Тэгэхээр тэр утгаараа хүн бүхний одоо хамааралтай ийм сэдв болж байгаа байхгүй юу? Тийм шүү. За тэгэхээр хоёулаа подкастынхаа эхэнд ерөнхийдөө энэ сарын тэмдэг гэж яг юу юм? Энэ сарын мөчлөг гэж бас юу юм? Сарын тэмдгийн үед хүний бие махбодод ямар үйл явц явагддаг юм бэ гэдэг талаар товч тайлбарлаад өгвөл зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн сарын тэмдэг гэдэг нь болохоор хүний биед явагддаг дааврын маш нарийн шат дараалсан давтагдмал ийм биологийн процесс юм аа. За сарын тэмдгийг ярьж байгаа үед бид нар сарын тэмдгийн мөчлөгийн талаар ярина тий. Тэгэхээр мөчлөг гэдэг нь яг юу вэ гэхээр сарын тэмдгийн эхний өдрөөс дараагийн сарын тэмдгийн эхний өдөр хүртэлх энэ хугацааг хэлж байгаа юм. Тэгэхээр сарын тэмдгийн энэ мөчлөг нь бол ойролцоогоор эмэгтэй хүн дунджаар 28 хоног гэж үздэг. Тэгвэл насанд хүрсэн эмэгтэй хүмүүсийн энэ мөчлөгийн хугацаа 21-ээс 35 хоногийн хооронд хэлбэлцэх нь их түгээмэлээд юм байна. За өсвөр наснд бол ялангуяа сарын тэмдэг дөнгөж ирж эхэлж байгаа эхний 1-ээс 3 жилд энэхүү мөчлөг илүү хэлбэлцэлтэй байх нь илбэг байдаг. За одоо хугацаа нь арай богино байж болно, эсвэл хугацаа нь арай урт байж болно. Тэгээд 1-ээс 3 жилийн дараагаас эхлүүлээд аажмаар энэ хугацаа маань тогтворжиж эхэлдэг юм байна. За тэгэхээр бидний дунд нэг юм ойлголт өгдөө шүү дээ тий. Сарын тэмдэг бол зөвхөн ингээл одоо умаа хэсэгт ингээл болоод өнгөрдөг гэж ойлгох ойлголт байдаг. Энэ процесс анханасаа тархинаас бүр эхлэлтэй байдаг юм байна л да. Тэгэхээр тархины урд хэсэгт энэ hypothalamus гэдэг ийм хэсэг байдаг юм байна. Энэ нь болохоор ямар хэсэг вэ гэхээр биеийн дотоод цаг өлсөх, унтах энэ дааврын хэмнэлийг одоо хяндаг ийм тархины нэг хэсэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ тархины энэ хэсгээс тодорхой хэмнэлээр GnRH гэж товчлогддог нэг ийм дохионы дааврыг ялгаруулд юм байна. За энэ даавар нь ямар дохиог өгдөг вэ гэхээр за одоо мөчлөгөө эхлүүлээрэ гэсэн дохио гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр энэ дохио хүний өнчин тархинд очоод за өнчин тархи гэдэг бол бие дотор энэ дааврын зааврыг тараадаг ийм төв гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр тэр өнчин тархинаас хоёр чухал даавар ялгардаг. За энэ бол одоо сарын тэмдгийн талаар одоо сонсож байгаа хүн болгоны мэдэх ёстой хоёр чухал даавар байгаа. Энэ болохоор FSH болон LH гэж товчлогддог ийм хоёр даавар байгаа юм. Тэгэхээр энэ FSH гэдэг нь яг юу вэ гэхээр фолликул өдөөгч даавар. Өөрөөр хэлэх юм бол өндгөн эсийг өсгөж бэлтгэх үүрэгтэй. За LH гэдэг нь болохоор лютеинжуулагч даавар буюу боловсрсон өндгөн эсийг гадагшлуулах үүрэгтэй ийм хоёр даавар. Тэгэхээр энэ хоёр даавар бол хүний сарын тэмдгийн одоо мөчлөгт сарын тэмдгийн үйл явцад маш чухал үүрэгтэй оролцдог даавруудын одоо нэг нь ахнэ. За энэ хоёр даавар бидний цусаар дамжаад өндгөвчөнд очоод сарын мөчлөгийн дараагийн алхам эхэлдэг. За мөчлөгийн ихэнх үед болохоор энэ FSH өндгөвчөнд одоо энэ даавар өндгөвчөнд очих үед ганцхан өндгөн эсийг ингээд шууд сонгоод авчдаг юм байна л да. Одоо бидний бие чинь ингээд эмэгтэй хүн төрөхдөө олон тооны юм боловсроогүй өндгөн эсний нөөцтэй төрдөг гэсэн. Тэгэхээр энэ өндгөн эсийг одоо энэ нөхөн үржихийн идэвхтэй үедээ гэх юм уу яг юу гэж тайлбарлуул зөв юм бэ хэцүүлэгчээ. Одоо өндгөн эс нь ингээд бүрэн боловсроод ингээд гараад дуусдаг. Төрөхдөө бид нар биедээ өөрсдөө тодорхой хэмжээний тоотой 1 сая орчим өндгөн эстэй төрдөг гэж байна. За тэгээд яг нөгөө бэлгийн бойжлтын үеэр ойролцоогоор 300,000-аас 400,000 одоо тэнд үлдсэн байжгаад тэгээд одоо сарын тэмдэг ирэх үед тэр өндгөн эсгүүд ингээ гадагшилсаар бод ойролцоогоор бид нар амьдралынхаа хугацаанд 400-аас 500 өндгөн эсийг ингээд биесээ
ялгаруулдаг гэсэн үг. Зарим нь энэ өндгөн эсүүдээс зарим нь одоо үр хүүхэд болж бүрэлдэн те. Зарим нь бол одоо бит хоёрын ярих гээд байгаа сарын тэмдэгтэй холбогдуулаад биеэс бас гадагшилтаа. Тэгээ одоо ингээ ярих явцад бүр гоё тодорхой болох хаа. Баярлалаа тайлбарлаж өгсөнд. Тэгэхээр мөчлөгийн ихэнх үед энэ FSH гэдэг даавар өндгөвчөнд очиход ганцхан өндгөн эсгийг ингээд шууд сонгоод авчдаг юм байна. Боломжтой хит хитэн өндгөн эсийг зэрэг ингэж сэрэж юм идэвхжүүлж хөгжүүлж эхэлдэг. За идэвхжсэн өндгөн энэ эс бүрийг тойроод поликул гэдэг юм бүтэц үүсдэг. За энэ поликул гэдэг нь болохоор өндгөн эсийг хамгаалдаг, тэжээл өгөө зогсохгүй бас өөрөө юм даавар ялгаруулдаг байна. Тэгэхээр эхэндээ бидний бид одоо хит хитийн фолликул өсөж эхэлдэгч удалгүй нэг нь одоо илүү юм хурдан, илүү сайн хөгжөөд давмгай болж эхэлдэг. Үүнийг болохоор давмгай фолликул гэж нэрлэдэг юм байлээ. Тэгэхээр энэ давмгай фолликул нь болохоор бусдаасаа илүү их хэмжээний эстроген ялгаруулдаг. За эстроген бол умайд бэлтгэлээ нэмэрээ гэж тохио өгдөг гол юм даавруудын нэг. Тэгэхээр эстроген нэмэгдэх тусам умайн салс бүрхөвч цузаараад цусаар ингээд баяжиж эхэлдэг. Энэ нь жирэмслэлт үүсгэх юм бол үр хөврөл тогтох орчныг бүрдүүлж байгаа гэсэн үг юм. За дараагийн үе шат бол овуляцийн үе байгаа тийм. Тэгэхээр энэ үе бол ихэвчлэн өндгөн эс гадагшлах үе гэж ойлгож болно. Тэгэхээр мөчлөгийн дунд үед эстроген тодорхой түвшинд хүрэхэд LH гинт огцом өсдөг. LH буюу түрүүн хэлсэн лютеинжуулагч даавар нь ингээд гинт огцом өсдөг. Энэ болохоор өндгөн эсийг гадагшлуулах үүрэгтэй даавар гэсэн тийм. Тэгэхээр LH-ийн огцом өсөхөд давмгай энэ фолликулын ханан задраад дотор нь боловсрсон өндгөн эс нь ингээ гадагшилдаг юм байна. Тэгэхээр өндгөн эс өндгөвчнөөс гараад умайн гуурсан хоол руу ордог. За энэ үед яг нөгөө жинхэнэ жирэмслэлт одоо бас явагдах юм боломжтой тийм ээ. Тэгэхээр нөгөө овуляцийн үед одоо жирэмслэх магадлал хамгийн өндөр байдаг тийм. Тэгэхээр өндгөн эс бол ойролцоогоор 12-оос 24 цаг амьдрах чадвартай байдаг юм байна. За ингээ овуляцийн үе дуусахаар дараагийн бас нэг үе эхэлнэ. Энэ бол лютеиний үе гэж нэрлэгдэж байгаа. За энэ үед нөгөө өндгөн эс гадагшлаад нөгөө фолликул нь маань ийм шар бие буюу корпус лютеум гэж зүйл болж хувирдаг юм байна. Тэгэхээр энэ шар бие гэдэг нь болохоор хүний биед түр хугацаанд бий болдог прогестерон гэдэг дааврыг ийм ихээр ялгаруулдаг. Тэгэхээр прогестерон даавар нь бол ямар дохиог умайд өгдөг вэ гэхээр бэлтгэлээ тогтвортой бариарай, үр хөврөл тогтох юм бол унгааж болохгүй шүү гэдэг ийм дохиог өгдөг даавар гэж ойлгож болох юм байна. За ингээ хэрвээ үр тогтолт явагдах юм бол шар биеийг дэмжиж прогестерон даавар өндөр хിവэр хадгалагдаад сарын тэмдэг зогсно. Харин үр тогтолт явагдаагүй байх юм бол нөгөө шар бие маань 10 гаруй хоногийн дараа аажмаар шимэгдэж эхэлнэ. За үүний үр дүнд прогестерон болон эстроген даавар хоёр огцом доошо буурдаг. За энэ дааврын огцом бууралт нь умаад ямар дохиог өгдөг вэ гэхээр за энэ мөчлөг дууслаа шүү гэсэн дохиог өгд юм байна. Тэгэхээр дааврын энэ дэмжлэггүй болсон умайн салс бүрхөвчийг барьж байсан жижиг судснууд нагшаад цусан хангамж нь багасна. Ингээд салс бүрхөвч тогтох боломжгүй болж одоо гуйжиж эхэлдэг гэж ойлгож болно гэсэн. Тэгээ гуйжих явцдаа цус, салст, эд болон задралд орсон эсүүд умаагаар дамжаад өвтрээгээр гадагшлаад одоо бидэнд сарын тэмдэг болж үзэгддэг бахны. Тэгэхээр ерөнхий одоо бидний биед явж байгаа процесс маань энэ мөчлөгийн хугацаанд явж байгаа процесс маань ийм шат дараалтаагаар явдаг гэж энгийнээр бөгөөд товчхон ойлгож болох нэ. Ойлгомжтой. Маш гоё баярлалаа. Маш гоё тодорхой үндслүүдийг энэ гоё тайлбарлаад хэлж өглөө. Тэгэхээр бид хоёрын зорилго болохоор жишээлбэл ээж хүн хүүхэдтэй сарын тэмдэг гэж юу вэ гэдгийг одоо тайлбарлаж өгөхдөө юу гэж ярих вэ гэдгийг бас бусад ээжүүдтэй, бусад аав нарт, эгч ах нарт бас найз залуу, найз охиндоо юу явагдаж байгааг ойлгоход нь туслах үүднээс ярьж байгаа болохоор одоо сая номиогийн ярьсан зүйлсийг практикт буюу энгийн хэлбэрт яаж ойлгвол зүгээр вэ гэдэг талаар бас дэлгэрүүлээд ярилцъя л да. Тэгэхээр саяны бүх явцуудыг энгийн хэлбэрт оруулах юм бол хүний биед даавар гэдэг нь юу вэ гэхээр хүний биед мэдээл эсүүдээс эсүүд хооронд мэдээл дамжуулж байгаа тэр зүйлсийг хэлж байгаа. Үүрэг нь ерөөсөө л мэдээл дамжуулах. Тэгээд сая номоо хэлсэн тий өнчөнд тархинаас цаашаага цус руу ингээд дааврууд ороод цусны эргэлтээр дамжаад очоод одоо энэ өндгөн эс дээр очоод мэдээлэл өгч гин гэж байна тий.
Тэгэхээр энэ дааврууд гэдэг зүйлийг бид ойлгохдоо ерөөсөө л мэдээл дамжуулагч юм жижигхэн одоо мессенжерүүд гэж ойлгож болно. Тэгээд энэ мэдээллийг хүлээж авах эсүүд нь өөр өөрийн гэсэн онцлогтой юм рецепторуудтэй байдаг. Тэгээд жишээ нь одоо тэр тархинаас үүсч гарч ирж байгаа нөхөн үрчүүн энэ даавруудыг хүлээн авах зориулттай ийм эсүүд гэж байна. Жишээлбэл өөр эсэн дээр очихгүй нь шүү дээ. Яг зорилтод эс дээрээ очин. Тэрийг яаж ялгаж салгаж хүлээж авдаг вэ гэхээр нөгөө антин шиг жижигхэн өөр хэлбэртэй рецепторууд байх нь шүү дээ. Жишээлбэл одоо тархинаас нэг юм би зүгээр төсөөлүүлж хэлж байгаа шүү. Амархан болгож ойлгомжтой болгохын тулд бөөрөнхий хэлбэртэй нэг юм ирлээхэд яг тэр бөөрөнхий хэлбэртээд нь эвцэлдэх юм бол тэр эсэн цаашаага тэр мэдээллийг хүлээж аваад би одоо ингэх ёстой юм байна гэдгээ үүргээ ингэж хүлээж авдаг. За гурвалжин хэлбэртэй гэж төсөөлөлд ямар нэгэн одоо өөр дааврууд байгаа шүү дээ. Гурвалжин хэлбэртэй нэг даавар очоод эсэн дээр очлоо гэхэд яг тэрийг нь хүлээж авах ийм рецептор байх юм бол тэр нь ингээд эвцэлдээд одоо нөгөө цаашаага эсэн онгоогоод үүргээ хүлээж аваад ингээд одоо ингэх ёстой юм байна. Одоо нөгөө сарын тэмдгийг ирүүлэх хугацаанд болж байгаа юм байна гэд ингээд ажилдаг. Тэгэд энэ дааврууд бид явагдаж байгаа энэ бүх дааврууд өөр хоорондоо маш уялдаа холбоотойгоор ингэж ажилдаг. Тэгээ бидний биеийн гол зорилго юу вэ гэхээр тэнцвэртэй байлгах, тэнцвэрийг хангах. Тэгээд тэр тэнцвэрийг энгийнээр бас тайлбарлах юм бол бид нар зурагт үзэхдээ зурагтынхаа дуу нь хэтэрхий өндөр байх юм бол намсгахын тулд нөгөө ийм контрол барьж агаад дууг нь багасгадаг тий. Тэгээд дуу нь хэтэрхий бага байх юм бол дууг нь нэмхийн тулд нэмэх гэдэг энэ тэмдэгтэй товчлуур дээр дардаг штэ. Яг тэрнтэй адилхан энэ процесс бид нарын биед байнга явагдаж идэг. Тэгээд тэрнийхээ ачаар одоо сар болгон сарын тэмдэг гэдэг зүйл ирэх нь шүү дээ. Тэр нь нөгөө дааврууд тэрийг ингээ маш гоё нарийн өөрөө ингээ зохицуулж чаддаг юм гайхалтай. Гол нь бид тэрийг гоё дэмжиж өгөх юм бол зөв явагдах боломжтой. Тэгээд бүх төрлийн дааврууд нь өөр хоорондоо бүгдээрээ холбоотой байдаг. Тэгэхээр нэг даавар нь нөгөө даавраасаа хамаарад нэгэн зөв үйл ажиллагаагаа явуулж ивэл нөгөөх нь бас зөв үйл ажиллагаагаа явуулах жишээтэй. Тэгэхээр энэ нөгөө өмнө нь бит хоёр бас нэг дугаартаа хуланг урьж оролцуулсан тий. Тэгээ хулан бас тайлбарлахдаа яг ийм симфон найрал хөгжим шиг тий. Тэр тархинаас ингээ удирдах байгаа. Удирдаач ингээ удирдаад тэр удирдаачийн удирдах байгаагийн дагуу энэ бүх дааврууд нь үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр энэ гоё үйл явц бидний биед бас ингээд явагдаж байдаг. Тийм шүү. Яг үнэ. Анх битээр ч гэсэн яг энэ подкастын сэдвийг сонгохдоо тий. Яг энэ сэдвэр хийя. Яагаад гэвэл энэ бас айгүй хаалттай сэдв байгаад байна. Одоо хүртэл хүмүүсийн дунд тийм нууцлаг сэдв байгаад байна гэж хоёлоо бас ярилцчихсэн тий. Тэгээ яг энэтэй холбоотойгоор бас олон улсын байгууллагууд нэлээд олон судалгаа хийдэм байна. Тэгээд ЮНИСЕФ болон ЮНЕСКО гэдэг том байгууллага байгаа тий. За энэ хоёр байгууллагаас сүүлийн 10 гаруй жилд дэлхийн олон бүс нутагт охидын энэ сарын тэмдэгтэй холбоотой мэдлэг хандлага ийм туршлагыг судалсан юм судалгаанууд хийсэн юм байна. Тэгээ эндээ болохоор ганцхан ганцхан сургууль дээр хийсэн юм жижигхэн судалгаа биш. Олон одоо улс твийг хамруулсан юм байна. За Африкийг, Өмнөд Азийг, Зүүн Өмнөд Аз байсан. За Америк, Латин Америк, бүр Монгол одоо улс маань хүртэл энэ ажиглалтын судалгаанд ингээд оролцсон байт юм байна. Тэгэхээр энэ судалгаануудыг ингээд хийгээд үзэж яхад давтагдаж гарч ирж исэн нэг одоо дүр зураг нь юу байсан бэ гэхээр хүмүүс охидууд ялангуяа энэ сэдвийг юу гэж ойлгодог вэ гэхээр энэ талаар ярихгүй байх ёстой, нууцлах ёстой. Одоо ярих юм бол ийм ичгүүртэй зүйл гэж ийм сөрөг хандлагаар хүлээж авдаг гэдэг нь энэ судалгаануудын одоо дүр зургаар ингээ харагдсан юм байна. Тэгэхээр манай Монголд ч гэсэн яг энэ хандлага бас харагдсан байгаа хгүй энэ судалгаанаас. Тэгээд энэ судалгаанд болохоор эцэг эх багш болон охидыг оролцуулаад ийм ярилцлага авсан байна. Тэгэхээр охидууд болохоор яг юунаас айж ийн вэ? Яагаад ингэж энийг ичгүүртэй зүйл гэж хүлээж авч байгаа вэ гэд ингээд цааш нь судлаад ингээд асуугаад үзэхээр ерөөсөө гол юм нь анханасаа энэ талаар мэдлэгийг авч байгаагүй. За хоёрдугаарт нийгэмд угаасаа одоо энэ талаар нуух ёстой. Энэ бол тийм
жоохон ариун бус гэх юм уу жоохон ичхүүртэй зүйл гэдэг хандлага байгаа учраас тэрний нөлөөгөөр бас айгүй их юм буруугаар гэж ойлгож хүлээж авдаг гэх юм уу. За ийм байдаг юм байна. Тэгэнгүүт ихэнх одоо энэ судалгаанд оролцсон ганцхан Монгол гэхгүй улс орнуудын охтуудаас асуусан асуумж дээр бас нэг давтагдчихсэн зүйл нь юу байсан бэ гэхээр анх удаа одоо эмэгтэй хүүхдэд сарын тэмдэг үзэгдэж байгаа шүү дээ тий. Тэгээ энэ үед ихэнх хүүхдүүд тэрийг айцсаар хүлээж авд юм байна. Яана миний би яачваа би ямар нэг өвчин тусцсан юм шүү дээ. Яага надаас ингээд их хэмжээний цус гарчваач гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар хүлээж авдаг нэг хэсэг байт юм байна. Нөгөө талдаа болохоор яана одоо би энийг нуух ёстой юм байна. Би энээсээ чих ёстой юм байна гэсэн ийм одоо бодлоор ингэж хүлээж авдаг юм байна л да. Тэгэхээр энэний ерөөсө гол шалтгаан сая хэлсэнчлэн бид нар хүүхдүүдтэй одоо эсвэл одоо дүүнертаа багаас нь энэ сарын тэмдгийн талаарх зөв ойлголтыг өгч чадаагүйтэй холбоотой байдгаа гэж ингэж үзсэн юм байна. Тэгээ хамгийн гол нь сарын тэмдгийн талаар ингээд анханаас нь зөв ойлголт өгөхгүй сайн ингээд нээлттэй ярилцахгүй байх нь ганцхан одоо тухайн үеийн нөхцөл байдалд нөлөөлөхөөс гадна хүүхдийн боловсролын оролцоонд нөлөөлт юм байна. Энэ яаж нөлөөлдөг вэ гэхээр одоо жишээлбэл ингээд дөнгөж сарын тэмдэг ирж эхэлж байгаа үед чи эхний 1-3 жил аягүй докторгүй байдаг шүү дээ. Гинт амар их хэмжээгээр ирдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө нэвтрэх үе эсвэл одоо ариун цэвэр маань ариун цэврийн хэрэглэл маань хүргэлцэхгүй байх үе тэрийг маань одоо тий эргэн тойрны хүүхдүүд ялангуяа хөвгүүд мэдээд намайг шоолох үе багштай одоо яаж хэлж одоо хичээлийн дундуур гарч ариун цэврийн хэрэглээ солих уу гэдэг ч юм уу. Иймэрхүү жижиг одоо айцсаас болоод сургуультай явахгүй байх тохиолдол бас байд юм байна охтуудын дунд. Тэгэхээр энэ чинь сар болгон ирж байгаа үзэгдэл сар болгон ингээл 2-3 хоног одоо хичээлээсээ завсарлаад авах юм бол энэ боловсролын асуудал болж эхэлт юм байна л да. За мөн өөртөө итгэх за эрүүл мэндийн асуудлаа илэрхийлэх чадварт нь бас нөлөөлт юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо сарын тэмдэг ирэх үед мэдээж багахан хэмжээний өвдөлт байж болно. Гэхдээ тэр нь нөгөө хүчтэй хэлбэрээр илрэх бүр нөгөө өдөр тутмын амьдралд нөлөөлөх ийм байдал одоо байж болохгүй тий. Тэгэхээр нөгөө энийг илэрхийлж чадахгүйгээсээ болоод одоо эрүүл мэндийн асуудлууд бас үүсэх эрсдэл нь нэмэгдчихэд юм байна. Тэгэхээр энэ талаар бид нар одоо тий нэлийн нээлттэй ойлгомжтой эртнээс яриад охтуудад ийм аюулгүй ичхгүй ийм орчин бүрдүүлэх нь чухал юм байна гэж бодсон. Яг чиний саяны хэлдэгтэй холбогдуулаад хэлэхэд Их Британд сургуульд явж байгаа охтуудын 13% нь өдөрт дор хаяж нэг өдөр сургуульдаа явж чадахгүй байх юм тохиолдол байдаг гэсэн судалгаа байдیں۔ Тэгэхээр энэ охтууд яагаад явж чадахгүй байна вэ гэхээр шалтгаануудынх нь нэг нь ариун цэврийн хэрэглэл байхгүй ч юм уу эсвэл нөгөө хэтэрхийх өвдөлтөөс болоод ч юм уу тий ингээд сургуульдаа явж чаддгүй юм бэлээ. Тэгэхээр яг бас яг үүнтэй холбогдуулаад одоо ариун цэврийн хэрэглэлийг хангалттай болгох тал дээр бас нэлээх одоо засгийн газрын хэмжээнд нэлээд яригдсан юм сэдв болчдөг. За тэгэхээр хоёлоо одоо хамгийн гол нь яаж одоо охтуудаа энэ талаарх мэдээллийг бид яг насанд нь тохирсон байдлаар ойлгуулах вэ? Яаж ярил тэд нар маань их гоё эргээр хүлээж аваад ойлгох вэ гэд тэр талаар ярилцах уу? Яагаад тэгэхээр одоо орчин үед мэдээлэл харьцангуй юм нээлттэй болчихсон. Тэгээд хүүхдүүд сошиал медиагаас ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар мэдээлэл авах нь амархан болчихсон тий бидний үетэй харьцуулбал гэхдээ хамгийн гол нь нөгөө гэр бүлдээ дотны хүмүүсээсээ энийг их гоё хүлээгээд авчих юм бол амархан ойлгоод ийм байдгийн байна гэдээ олоод мэдчихэн тий мэдээж яг сургуулийн орчинд бэлгийн боожлтын эрүүл мэнд гээд хичээл ордог, англи талаар ордог, мэдээж тайлбарлаж байгаа. Гэхдээ тэрнээс өмнө бас хүүхд сонирхоод ч юм уу ээж энэ та яагаад ингэж бааны өрөөнд ийм юм байгаа юм бэ? Ариун цэврийн хэрэглэл байгаа юм бэ гэхэд хүүхдтэй тайлбарлаад өгч чадвартай байхын тулд ээж аауд нь өөрснөө ч гэсэн энэ талаар маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр миний бодлоор хаад хүүхдүүд бас хүмүүст ингээ ойлгохдохгүй яваад байна вэ гэхээр мэрэгжлийн хэллэгээр бас ингээ хэлээд ойлгомжгүй юм шиг ингээ болгочоор зүхтаагаад жишээлбэл овуляцн ч юу юм бас нэг дараагийн одоо luteal phase гэдэг тэр нь ч юу ингээд олон ингээ хиллэг ороод ирэхээр хүмүүс бас ингээд цэрвээд энэ сэдвээс ингээд энэ сэдвийг ингээд орхидог гэж надад бодогдтыг. Тэгэхээр хоёулаа одоо яг ингээд гоё
охидуудтай бит хоёр энэ талаар тайлбарлаж байгаа бол насанд нь тааруулаад яаж тайлбарлах вэ гэдэг талаар ярилцах уу. Тэгэхээр номоо маань энэ тал дээр маш гоё ярих байх гэж бодож байна. Яагаад гэвэл яг боловсролын чиглэлээр бас суралцж байгаа болохоор маш гоё мэдээлэл өгөх бах. Би ээж хүнийхээ хувьд хүүхдтэй ер нь энэ талаар яаж мэдээлэл хүргэдгээ бас хуваалцъя гэж бодож байна л да. Сонсож байгаа хүмүүстээ зориулаад. За тэгэхээр яг энэ талаар ярихын тулд гэр бүл бүрийн онцлогийг бас авч үзэх хэрэгтэй юм болов уу гэж би боддгийн. Яагаад тэгэхээр одоо миний амьдарч байгаа нутагт Их Британий Лондон хотод маш олон арал үүсэлтэй, олон төрлийн шашин, одоо олон орноос ирсэн хүмүүс цуглаж амьдардаг байхгүй. Тэр нь давуу тал болчихдээ. Яагаад тэгэхээр тэр хүмүүстэй ингээ ярилцгаар одоо гэр бүл бүрийн онцлог ондоо шүү. Яагаад гэвэл тэр гэр бүлийн үнэт зүйлс ондоо, дотор явагдаж байгаа яриа нэг ондоо тий. Тэгэхээр гэр бүл бүхэнд яг таарсан тийм одоо хэв загвар гэж байхгүй гэх юм уу да. Тэгэхээр олон ээжтэй ярилцж хахад бүгдээрээ өөр байгаа. Одоо миний нэг таньдаг манай нэг найз ах бол маш илэн талангүй байдаг хүүхдүүдтэйгээ. Тэдний хүүхдүүд нь одоо эрэгтэй хүний бэлэг эрэгтэн, эмэгтэй хүний бэлэг эрэгтэн ямар ялгаатай ингэдгийг бүр маш сайн мэддэг. Ээж аавны тал дээр нээлттэй байгаад ингээд зөгцсөн ийм гэр бүл байна. Тэгэхээр гэр бүл бүхэн одоо өөрийн гэсэн ийм загварчлалтай, өөрийн гэсэн тогтсон ёс жаягтай байдаг болохоор яг нэг гэр бүл тохирсон юм байдаггүй гэж би боддیں۔ Тэгэхээр одоо манай гэр бүлд тохирдог энэ арга барил нь нөгөө гэр бүл тохирохгүй ч юм уу тий. За тэгж бас тэртлэг нь бас анзаарвал зүгээр юм болов гэж бодсон. За хоёрдугаарт аль болохоор хүүхдтэйгээ илэн далангуй байна гэхээр одоо бүх юма яриад байна гэсэн үг бас биш тий. Одоо хүүхдэд зовлонгоо яриад одоо эцэг өөрөө үрж байгаа юма хүүхдтэй ингээд тохоод ах юм бол эргээд хүүхэд илүү их ачааллыг аваад хүүхэд нас бол бас хүүхэд насаараа байх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр тэрэнд яг тохирсон хүүхэд насанд нь тохирсон мэдээллийг өгөх ёстой. Бас хүүхдтэйгээ хуваалцах юм гэж байна, хуваалцахгүй юм гэж бас байна. Тэгэхээр тэрийгээ бид нар boundaries буюу тэр хэл хязгаараа бас мэддэг байх хэрэгтэй. Тэрнээс гадна ийм дотн харилцаа үүсгээд хүүхдтэйгээ шеэрлдэг, ярилцдаг юм гэж бас байна тий. Тэгэхээр тэр гой дотн яриа, гой харилцааг үүсгэхийн тулд яалтчгүй цаг завын талаар ярилцах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр эцэгчүүдийн хувьд бид нар нөө ширээн дээр хоолоо тавих хэрэгтэй, тог цахилгааныхаа мөнгийг төлөх хэрэгтэй. Ийм болохоор байнга завгүй ажиллаж байгаа. Завгүй ажиллах тусам хүүхдтэй гарах цаг холдоод одоо сургуульд нь даатгаад орхих ч юм уу ийм тохиолдол гардаг. Тихгүйгээр аль болохоор заавал бодож байгаад тий. Би заавал хүүхдтэйгээ ярилцах ийм хамтдаа гоё цагийг өнгөрүүлэх ийм цагийг гаргах ёстой юм шүү гэж зориод явах юм бол ямар ч эцэгт бас тэр цаг гаргах боломж бас байдаг гэж би боддог байхгүй. Тэгэхээр хүчээр одоо ингээд бит хоёр одоо цаг гаргасан юм чинь би чамтай энэ талаар ярина гэхгүй шүү дээ тий мэдээж. Тэг хүүхдтэйгээ яг нэг ижил төвшин долгионд очсон тэр үеэ ашиглаад ингээ гоё нээлттэй одоо эмзэг сэдвийг ч гэдэм үү хүүхд ярилцах дургу байгаа тэр сэдвийг бас ярилцахад их зүгээр санагдтыг. Тэгээд ер нь ингээд анзаарч яхад яг нүдрүү нь харж суужгаад урдаас нь хараад сууснаас хамтдаа ингээд тоглож явахдаа ч юм уу эсвэл нүдрүүгээ харахгүйгээр зүгээр эцэг аавуудын хувьд яг хүүгээ хажуудаа суулгаад машин бариад явж байхад их гоё яриа өрнөдөг гэж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл машина барихдаа зам дээр анхаарал нь бага мөртлөө ингээд хоорондоо ярилцахаар асуудалгүй хүүхэд одоо ингээд яриад байдаг. Ээжүүдийн хувьд ч гэсэн ялгаагүй хамтдаа ингээд алхаж явахдаа ч юм уу тоглож явахдаа ч юм уу тий яг юм quality time гэдэг чинь яг чанартай цагийг зарцуулаад ээж өөрөө enjoy тэр цагийг цагтаа баярлаад яг хүүхдийнхаа төвшөнд очсон. Хүүхэд нь яг ээжтэйгээ найзын төвшөнд очсон сэтгэл хангалуун ийм үедээ одоо ямар ч сэдвээр ярихад хүүхдэд гоё ойлгомжтой дотн тусдаг лекц биш юм шиг санагддаг гэж надад одоо ээж хүний хувьд тэгж анзаарэгддэг. Тэгээ миний хувьд болохоор манай нэг найз ном авчирч өгч ирсэн хөршөө зулаа ийм хүүхдтэй аль болохоор эртнээс биеийн өөрчлөлтүүдийн талаар ярихаар хүүхэд хожим нь нуухгүй илэн далангуй болдог гэж байна. Тэгээд нэг хөөрхөн ном авчирч өгчсэн байхгүй. Тэр номыг чадвал хоёлаа подкастныхаа дараа нэрийг нь үлдээчи. Тэр ямар ном бэ гэхээр хүүхдэд зориулаад
зургаар илэрхийлчихсэн. Тэгээд нэг зөгийн нэг шувуу хоёр байгаа. Тэр зөгийн шувуу хоёр ингээ хоорондоо ярилцаад яаж хүүхэд бий болдгоо, эмэгтэй хүний одоо сарын тэмдэг энэ бүх юмны талаар ингээ цуврал ном. Тэгээд тэр номыг надад өгөөд тэгээ би тэр номыг охинтойгоо ингээд гоё ярилцаад тэгээд тэр талаар маш гоё илэн талангүй байдаг болц. Тэгээ хүүхд угаасаа анзаарч байгаа шүү дээ тий. Би гэр бааны өрөөнд байгаа тэр хариун цэврийн хэрэглийг харж ин тэг сонирхоод асуун. Энэ юу юм бэ гэд ингээ хэлэхэд нь ийм байдгиймаа, ийм учиртай юмаа гэд ингээ ярихад хүүхд аяндаа ойлгодог. Тэгээд хүүхдүүдийн охтуудын хувьд болохоор яг ингээ хөх ургаж эхэлж байгаа хугацаанаас 2 жилийн дараанаас ер нь ойролцоогоор сарын тэмдэг ирдэг гэж үздэг байхгүй. Тэгэхээр ээж одоо өөр анзаарах юм бол анзаараад одоо ингээд энэ талаар бас ярилцахад зүгээр үе юм болоо гэж боддیں۔ Чиний хувьд ямар энэ тал дээр ямар үзэл бодолтой байдаг вэ? Тэгээ яаж хүүхдүүдтэй энэ талаар танилцуулдаг вэ? Таны саяны нөгөө ярьсан ээж хүүхэд хоёр яг нэг төвшөнд очсон эсвэл хүүхэд аав хоёр нэг төвшөнд очсон байхад ярилцах нь айгүй чухал юм байна гэдгийг сүүлийн үед бас практикт айгүй хараад байгаа байхгүй. Яг өнөө одоо ингээл хүүхдээ ярилцаа альва наашаа суу би энэ талаар яриаг үл хүүхэд хүлээж авах нь хэцүү. Тэнд яг нэг тийм орчин үүсч өгдөггүй. Тэгэхээр тэр түгээг одоо өгж байгаа мэдлэг маань яг мэдлэг болж үлдэх үү эсвэл зөвхөн сонсоод өнгөрөх үү гэдэг асуудал болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд ч гэсэн сүүлийн үед хүүхдүүдтэйгээ ярилцахдаа яг тэр нэг тохиромжтой мөчийг олох нь чухал юм байна гэж айгүйх боддог болоод байгаа. Тэгээ ер нь ямарваа нэгэн зүйлийг хүүхдэд одоо ойлгуулахдаа ганцхан удаа ингээл суулгаал. За одоо энийг би чамд тайлбарлаад өгье. Чи энийг мэдчих гээд ингээ бүгдийг нь тайлбарлаж өгөөд ингээд хүүхд хүлээж авдаг юм байна л та. Яагаад вэ гэхээр хүүхд болгонд насны онцлог гэж байгаа. За 3 настай хүүхднийг өөрөөр хүлээж аавна. 6-аас 8 настай хүүхднийг өөрөөр хүлээж аавна. За 9-өөс 11 настай хүүхднийг өөрөөр хүлээж аавна тий. Тэгэхээр тэр тухайн насны онцлогийг нь бас мэдснийхаа үндсэн дээр аливаа зүйлийг тайлбарлах юм бол илүү үр дүнтэй байдаг юм байна. Энийг бол сургууль хүмүүжүүлэх арга дээр ч гэсэн нэлээд их ярьдаг тий. Тэгэхээр сарын тэмдгийн талаар ярилцахдаа миний сүүлийн үед бас нэг ойлгоод байгаа зүйл нь юу вэ гэхээр ганцхан охиндоо энийг тайлбарлах биш хүүгүүдтэй ч гэсэн энийг аягүй сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй байна. Яагад бол ирээдүйд хүүгүүд одоо тий ангийн охтууд нь байна. За найз охинтой болно. За нэг эмэгтэй нөхөр болно. За нэг охины аав нь болно тий. Тэгэхээр энэ сарын тэмдгийн талаар эрэгтэйчүүд ч гэсэн маш сайн ойлгож авах нь чухал юм байна гэж бодоод сүүлийн үед хүүдээ бас яг энэ талаар зэрэг тайлбарлахыг хичээгээд байгаа. Тэгэхээр насанд нь тохируулж яаж тайлбарлах вэ гэдгийг би нөгөө хүүхдүүдэд тайлбарлах үүднээс нэг хөөрхөн сургуулийнхаа номын сангаас яг энэ талаар мэдээлэл хайж байгаа нэг хөөрхөн гарын авлага олж харсан. Тэгээ би тэрэн дээр исэн мэдээллээс монгол хэл рүү жоохон орчуулад товчхон байдлаар бас хэрэгтэй гэж магадгүй гэд хүргэе гэж бодлоо. За хамгийн эхний суурийг бол ихэвчлэн 3-аас 5 наснд тавих нь тохиромжтой юм байна. За энэ үед болохоор сарын тэмдэг гэж одоо ийм юм зүйлээд юм а гэж заавал нэрлэж одоо тэрийг тайлбарлана гэхээсээ илүүтэйгээр эхлээд биеийнхэн тухай тайлбарлаж өгөх хэрэгтэй юм байна. За энэ биед одоо ямар эд эрхтнүүд байдгүй ялангуяа одоо бэлгийн эрхтнүүд байдаг шүү дээ тий. За эдгээр эрхтнүүдийг зөв нэрлэх ямар нэгэн үгээр орлуулахгүй байх эсвэл шогч одоо шог үгнүүд байдаг шүү дээ тий. Жишээлбэл солонгост гүчүү гэдэг нөгөө ийм чинжүүгээр орлуулдаг ч юм уу. Тиймэрхүү зүйлээр орлуулахгүйгээр яг эрэгтэй болон эмэгтэй хүүхдүүдийн биеийн онцлог болон ялгаа тэгээ нэршлиг нь тайлбарлаж зааж өгөх нь чухал гэдэг юм байна. Эхний алхам нь. За энэний дараагаас 6-аас 8 наснд болохоор хүүхдүүд одоо илүү биеийн өсөж томордог. За хүн хаанаас яаж төрдөг вэ? Ийм асуултуудаа асууж эхэлдэг те. Тэгэхээр энэ үед бол сарын тэмдгийг маш энгийн байдлаар танилцуулж болно. Жишээлбэл хүн одоо том болох үед бие нь өөрчлөгддөг. Охидын биед одоо сар бүр бие нь одоо ирээдүйдээ хүүхэдтэй ихэд бэлтгэгдэж одоо нэг юм процесс байдаг. Үүнийг болохоор сарын тэмдэг гэдэг юм гэж хэлээд тайлбарлаж өгөх нь энэ үед бол хангалттай. Тэгээд цус гэдгийг болохоор тийм аимшигтай зүйл гэдгээр тайлбарлахгүйгээр өвчин гэж ойлгуулахгүйгээр энэ бол одоо ингээд сарын тэмдэг
болж үзэгдэж байгаа нэг үзэгдэл юм аа гэдгийг тайлбарлаж өгөх нь бас айгүй чухал гэдэм байна. Тэгээ энэнийг болохоор одоо хүүгүүдтэй тайлбарлаж өгөх нь ямар эрсдлээс сэргийлдэг вэ гэхээр бусад одоо тий охтуудыг хүндлэх, шохоолох энэ эрсдлээс бас сэргийлж өгдөг юм байна. Тэгэхээр 6-8 наснаас бас хүүгүүдтэй ер нь ингээл бас байнгын ярилцаж явах нь чухал гэдэм билээ. За тэгээ 9-11 нас гэж байгаа. Энэ бол маш чухал үе. Яагаад гэхээр охтын хувьд сарын тэмдэг одоо ирэх одоо магадлал нь нэлээд нэмэгдээд ирдэг. Тэгээ дунджаар 9-12 наснда охтуудын хувьд сарын тэмдэг ирдэг гэж үзээд байгаа юм билээ. Сүүлийн үед нөгөө сарын тэмдэг ирэх хугацаас нэлээд урагшлаад байгаа юм билээ. Тэгээд бэлтгэл үе гэж үзээд сарын тэмдгийн талаар тэр дундаа одоо ариун цэврийн хэрэгсэл гэж юу юм? Ариун цэврийн хэрэглийг яаж хэрэглэх юм? Анх удаа сарын тэмдэг ирэх үед айцсаар хүлээж авалгүйгээр энэ бол ингээд зүгээр байдаг зүйл шүү гэдгийг нь тайлбарлах юм байна. Жишээлх юм бол охтын одоо биедээ сар бүр ингээд жирэмслэх одоо боломжтой болдгоо. Хэрвээ одоо үр тогтоогүй жирэмслэлт болоогүй болвол одоо тэр бэлтгэгчсэн байсан бэлтгэл нь ингээд цусаар дамжаад гардгаа гэдэг ч юм уу. Ингээд өөрийнх нь ойлгомжтой байдлаар энгийн өгүүлбэрээр одоо юу гэдэг мэрэгжлийн үг хэллэг оролцуулаад авахгүйгээр ингээд тайлбарлаж өгөх нь айгүй чухал байдгаа. Тэгээд ариун цэврийн хэрэгслийг хаанаас авч болдгийг хаана зарагддгийг, охтод ямар нь зүгээр эдийн, ямар төрөл байдгийг гэдгийг нь энэ 9-11 настайд нь бас тайлбарлаж өгөх хэрэгтэй тийм ээ. За 12 наснаас хойш болоод ирэхээр яриа бол илүү тийм бодиттой болж эхлэх хэрэгтэй тийм ээ. За энэ болохоор сарын тэмдэгтэй холбоотой өвдөлт, сэтгэл санааны өөрчлөлт, за тэгээд одоо бусдын одоо хандлага байдаг шүү дээ. Бүрийн тэр хандлагыг яаж даван туулах уу гэдгийг одоо ярилцаж тэр талаар нээлттэй зааж ийм үе байдаг юм байна. Тэгэхээр эцэг эхийн заавал одоо хэлэх ёстой хамгийн чухал өгүүлбэр болохоор юу вэ гэхээр хит их өвдөлт, хит их одоо ийм цус одоо гаралт байх юм бол заавал тэсэх ёстой зүйл биш ээ. Хэрвээ одоо энэ зовир одоо чи биеэ сонсоод энэ зовир байх юм бол эргэн тойрныхоо итгэж болох хүмүүстэй ингээ заавал хэлээрээ гэдгийг нь хэлж өгөх юм үе байдаг юм байна. Тэгэхээр ингээд насанд нь тохируулаад яг ингээ шат дараалтаагаар ганцхан удаа хэлээд орохгүйгээр олон удаагийн давтамжтай ингээд байнгын хэлж сануулад авах нь айгүй чухал юм байна гэж ойлгосон. Тэгэхээр л нөгөө эргээд эцэг их хүүхдүүдийн харилцаа гэд тэр сэдв рүү л ороод байгаа зү тий. Хэрвээ хүүхдтэйгээ ойрхон байдаг бол тэртээ тэргүй маш олон өргөн дэлгэр сэдвэр ярилцах боломж гарна тий. Тэгэхээр бид нар эргээд нөгөө суйрлуугаа эргэж илүү харах хэрэгтэй санагддаг. Ойрхон байх хүүхдтэйгээ ойрхон байх тусмаа ярих боломж илүү их гардаг. Тэгээд энэ сарын тэмдэг дээр бас хүүхдэд ойлгуулахдаа заавал нөгөө хүүхэд төрүүлэх шаардлагагүй тий. Одоо жишээлбэл тэр охин том болоод ер нь хүүхэд гаргахгүй ч гэдэг юм уу ийм шийдвэр гаргасан байж болно ш. Тэгэхээр заавал эмэгтэй хүн хүүхэд гаргахын тулд сарын тэмдэг ингээ ирж байгаа гэдгээс илүүтэйгээр угаасаа нөгөө биологийн амтан гэдэг талаас нь бас тайлбарлаад ингээд тохиолж сар болгон гэж ирдэг юм онцлогтой. Тэгээд тодорхой насанд хүрээд 50 нас өнгөрөөд ингээд энэ зогсдоо гэдгийг нь бас ингээд хэлээд өгчгөр хэцүүгээр юм шиг санагддаг. Насны хувьд хэдэн наснд сарын тэмдэг ирэх вэ гэдэг асуулт байдаг тийм ээ. Тэгэхээр янз бүр байна. Одоо орчин үед ялангуяа номоо сая хэлсэн шүү дээ төрүүлж нэлээд их эрт ирдэг болсон гэдэг сарын тэмдэг. Тэгэхээр өмнө нь бол 14 нас дунджаар 14, 13 наснд сарын тэмдэг ирдэг гэж үздэг байсан бол одоо энэ нэлээд эрт ирдэг болчихсон. Энэ нь болохоор орчны нөлөөтэй нэлээд холбоотой гэж үздэг. Одоо олуулаа төвлөрч том хотод амьдрах үнэтэй холбоотойгоор агаарын бохирдол, бичил хуванцар тэгээ ер нь янз бүрийн зүйлтэй холбоотойгоор бас энэ сарын тэмдэг нэлээд эрт ирдэг болсон гэж үздэг. Тэгэхээр эрт ирж байгаа учраас бид энэ талаар аль болохоор эрт ярилцаад хүүхдэдтэй танилцуулсан байвал их зүгээр байдаг. Тэг хүүхдэд танилцуулахдаа зургаар харуулахаар их гоё ойлгомжтой тусдаг юм шиг надад санагддгийг. Ягаад гэхээр хүүхэд угаасаа өнгөлөг, зурагтай ийм зүйлсийг харахаараа амархан ойлгож авдаг учраас тэгээд энэ хэсгээс нь яг одоо зурган дээр ингээ харуулахаар эмэгтэй хүний үнд гүвчтэй ингээд зурган дээр тодорхой байгаа шүү дээ. Энэ хэсгээс нь сар бүр өндгөн хэсгээд ийм бөөрөнхийн юм ялгарч байгаа. Энэ бөөрөнхийн юм ингээд ялгараад дээшээ гуурсаар яваад одоо ингээд энэ үед нь яг хэрвээ
хүүхэд бүрлдэх юм бол тэр эмэгтэй жирэмсэн болно. Хэрвээ хүүхэд бүрлдэхгүй бол одоо нөгөө өндгөн хэс нь ингээ гадагшлахтаа савны дотор үүссэн тэр зузаан хэсэг нь бас хамтдаа ингээ гадагшлаад одоо цус болж гардаг. Тэгэхээр үүнд бэлтгээд бид нар бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээ бидээ бас өөртөө тохирсон ийм ариун цэврийн хэрэглэлийг бас аваад явж ивэл зүгээр. Тэгэхгүй бол жишээ нь хичээл дээрээ сууж хахад гинтхэн сарын тэмдэг ирчих юм бол яах вэ те? Тэрнээс сэргийлэхийн тулд бидээ бас аваад явж ивэл зүгээр гэд ингээд ярихаар за гэж сонирхоод бас хүүхэд айтайхан ойлголттой байж болох юм. Тэгэхээр үүнтэй бас сонсож байгаа хүмүүстэй хэлэхэд Англид доктор Nayat Arif гэдэг хүн байдгийг. Тэгээ энэ хүн The Power of Puberty and Periods гэдэг нэг хөрхөн гарын авлага шиг жижигхэн ном гаргасан байгаа. Тэгээ энэ подкастыг бас бэлтгэхийн тулд би хичээлийнхээ нөхөн үрчүүтэй холбоотой нэлээд хичээлүүдээ эргэж харлаа. Энэ хүний номыг бас ингээд харсан. Тэгээд энэ хүний хэлснээр болохоор хүүхдүүдтэйгээ хамт ингээд яваад ийм төрлийн одоо ариун цэврийн хэрэглэл байна гэдгийг танилцуулчихад бас их зүгээр байдаг. Тэгээд энэ хүний ном дээр танилцуулснаар болов ийм төрлийн одоо ариун цэврийн хэрэгслүүд байгаа юм л да. Нэгдүгээрт нь одоо зүгээр бидний мэддгээр дотор хувцсан дотор ингээ байршуулчихдаг, наачдаг ийм далавчгүй ийм ариун цэврийн хэрэгсэл байгаа. За тэгээд энэ ариун цэврийн хэрэгслийн давуу тал нь юу юм? Нөгөө талаас муу тал нь юу вэ гэдгийг бас ингээд бичээд өгсөн. Тэгэхээр бид нар бас хүүхдүүдтэй бас хэлээд өгөх нь шүү дээ. Энийг ингээд наачгаар бас заримдаа сарын тэмдэг их ирсэн үедээ хажуугаар нь бас ингээд хувцсыг ингээд тол болгочих магадaltaй байдаг юм а. Тэгэхээр сарын тэмдэг багасж байгаа үед эхэндээ бага ирнэ, төгсгөл тийшээгээ бага ирнэ, ойролцоогоор нэг 2-оос 7 хоногийн хугацаанд сарын тэмдэг ирдэг юм аа. Тэгээ ихэнх үедээ ингээд бага ирж байгаа. Дундуур 2 дахь өдрөөсөө нэлээд их ирдэг. Тэр үед нь юм далавчтай гэж бид нар нэрлээд байгаа. Ингээд наагаад дотор хувцсан дээрээ наагаад тогтоочихдаг. Тэгээ наачих юм бол энэ хөдөлгөөнгүй ингээд байна. Тэгээ аль болохоор ойр ойрхон сольж явах хэрэгтэй. Хэрвээ хитрхи их цус ирж гарах юм бол энийгээ ээжтэй хэлээрээ бас ямар учиртай байж болох вэ гэдгийг хоёлоо ингээд бас цааш нь ярилцсанаа гэд тэ. Айл болохоор нөгөө айлахгүй үүднээс. За тэгээд энэ эмчийн бас танилцуулсан дараагийн нэг ариун цэврийн хэрэгсэл нь болохоор дахин хэрглэж болдог ийм даавуунууд байгаа. За энэ давуу тал нь юу вэ гэхээр их дэлхийдээ бохирдол үүсэхгүй. Яагаад тэгэхээр бид бүхэн одоо нэг удаагийн ингээ хэрэгслийг ингээ хэрэглээд ахаар яадаг вэ гэхээр энэ дотроо бас хуунцар агуулдаг. Тэгээд тэрийг ингээд гялгар уутаар төсөөлүүлээд үзэх юм бол нэг ийм ариун цэврийн хэрэглэлд 4 гялгар ууттай тэнцэх хэмжээний ийм хуунцар агуулгаддаг. Энэ нь болохоор бас дэлхийд ингээ уусахгүй байгаад байдаг учраас бас ийм дахин хэрэглэж болдог сонголтыг бас хэрэглэж болох нэ гэдгийг бас оюутнуудтай хэлчихэд бас зүгээр юм болоо гэж бодсон. Яагаад гэвэл орчин үеийн хүүхдүүд айгүй айхтар болсон, ер нь ихтлхийгээ бодсон шийдвэр нэлээх гаргадаг штэ. Тэгэхээр энэ боломжийг нь бас танилцуулаад ийм байдгаа гэд. За дараагийнх нь болохоор сүүлийн үед сарын тэмдэг ирэх үед зориулсан ийм дотор хувцас гарцсан байгаа. Тэр нь болохоор яг тэр үедээ өмсөж хэрэглээд тэгээ бусад үедээ зүгээр энгийн дотор хувцас бас хэрэглэж болно. За дараагийнх нь болохоор тампон байгаа тий. Тэгээд тэгтээ тампоныг бас оюутнуудаа танилцуулахдаа хэмжээнүүд ондоо байгаа, эрсдэл бас байдгаа тампонтой дагалдаад тий. Мэдээж хүүхдүүдэд айлахыг хүсэхгүй байгаа. Тэгэхээр тампонтой холбоотой шок бас үүсч болдгийг нэг эрт танилцуулахгүйгээр магадгүй тий би сарын тэмдэг ирээд нилээн одоо зөвшөрсөн хойно энэ талаар бас ярил зүгээр байх гэж би хувьдаа бодсон. Гэхдээ ээжүүдийн бас санаанууд бас өөр байх бах л та. Тэгэхээр яагаад тэгэхээр зарим тохиолдолд нөгөө энэ тампоныг хэрэглээд солихгүйгээр ингээд удаачих юм бол бас toxic shock syndrome гэж үүсдэг. Тэгэхээр энийг бас танилцуулбал тодорхой насанд нь тааруулаад танилцуулбал зүгээр юм болоо гэж бодсон. Энэ юм ч болохоор танилцуулахдаа давуу тал нь юу вэ гэхээр усанд сэлж байгаа үед эсвэл нөгөө спортоор хичээлж байгаа үед энэ сонголт нь зүгээрээ гэж ингэж танилцуулсан. Тэгэхээр бас нөгөө охтууд сарын тэмдэг ирэхээр гэртээ ингээд өвдөөд сууж явах хэвтан болов гэсэн нэг юм ойлголт бас байд юм байна охтуудад. Тэгэхээр заавалчгүй гэртээ суугаад ингээд нуугдаад ингэх биш. Угаасаа жирийн өдрүүдийн нэг тэгээд зүгээр өвдөлт багтай зүгээр ах юм бол ингээд зүгээр жирийн өдөр шиг ингээд яваад иж болно. Мэдээж өвдөлт их байх юм бол
гидсэн дээрээ гоё юм нөгөө халуун ус хийгээд ингээд тавьчихдаг юм юмнууд байдаг штэ. Тэ? Тэрийг тавиад гоё ингээд байж болно. Бас өвчин намдаагч хэрэгэж болно. Гэхдээ хитрхийх өвдөд ах юм бол бас энэ цаагаараа эрүүл мэндийн асуудал байж магадгүй учраас бас эмчэд хандвал бас зүгээр. Гэхдээ тодорхой хэмжээний өвдөлт бол байдаг. Яагаад тэгэхээр одоо энэ умайн дотор үүссэн тэр зузаарцсан байгаа салст бүрхүүлийг ингэж гадагшлуулах хэрэгтэй байдаг. Шинчлээд дараагийн өчлөгтөнд тохируулаад тэгэхээр тэгж гадагшлуулахын тулд базлалт явагддаг. Ийм базлалт явагдахад дахиад л нөгөө даавар гэдэг зүйл оролцдог. Энэ даавар нь бас цусаар дамжаад тэр умайнд бас мэдээлэл өгнө шүү дээ. За одоо ингээд базлаарай. Бадсны хүчээр одоо ингээд сарын тэмдэг дотор хуримтлагдсан зүйлс гадагшлах нэ гэдэг юм нарийн зохицуулалт явагдаж байгаа учраас өвдөд байгаа. Тэгэхээр сарын тэмдгийг өрөөсөө муухай юм өвддөг ядаргаатай гэсэн үүднээс харахаас илүүтэйгээр бас өөрийнхөө талд гоё ашиглаад эргээд сарын тэмдэг гэдэг чинь эмэгтэй хүний бас нэг хүчтэй зохицуулаад явж чадах юм бол үнэхээр юм гайхалтай юм байдгаа гэдгийг бас хүүхдүүддээ танилцуулаад өгчих юм бол сөрөг талаас нь харахаас илүүтэйгээр бас нэрээ сарын тэмдэг чинь өөрийгөө таньж мэдхэд хэрэгтэй юм шүү гэдгийг ойлгоход бас зүгээр юм болоо гэж бодож байна. За дараагийн нэг хэрэгсэл нь болохоор нөгөө аяга гэж байгаа тий силикон юм жижигхэн аяга. Тэгээ тэрийг яаж хэрэглэх вэ энэ төр гэдгийг нь бас хүүхдтэй бас танилцуулаад өгчвөл бас зүгээр. Тэгээд хүүхд дараа нөгөө сонголтоо хийн тий. За тэгээд одоо ингээд сая би товч дурдлаа сарын тэмдгийг яагаад эмэгтэй хүмүүс одоо өөрийнхөө талд ашиглаж те бас нэг юм хүч гэж харж болох вэ гэхээр сарын тэмдэгтээ уялдуулаад бидний сэтгэл санаа бүх зүйлс өөрчлөгддөг. Энийг бас хүүхдүүдэд охтуудад танилцуулах зүгээр бах те нөмөө. Бид хоёр энэ талаар бас хуланг ураад ярьсан нэг дугаар дээрээ одоо сарын тэмдгийн өмнөх шинж тэмдэг тэгээ бүр гүнзгийрсэн хэлбэрийн PMDD, PMS гэж юу вэ гэдгийг гоё танилцуулсан байгаа. Тэрийг бас сонсчод зүгээр шүү. Та өстой гоё сэдв хөндлөө. Тэгээ би бас энэ дээр өөрийнхөө хувийн туршлагыг хуваалцаа. Тэгээ хоёлоо подкастаа дуусгахыг гэж бодож байна. Юу вэ гэхээр одоо ингээд бид нар сарын мөчлөгтэй одоо эмэгтэй хүн чинь сарын мөчлөгтэй байгаа тий. За энэ сарын мөчлөг бол эмэгтэй хүн болгонд хугацаа нь өөр байдаг. Тэгэхээр энэ одоо сарын мөчлөгийн үед эмэгтэй хүний биед маш олон зүйл явагдчихэдэг. За бодисын солилцоо одоо хэлбэл өөрчлөгдөж идэг. За мөн түүнийгээ дагаад бас сэтгэл санааны асуудал бас нэлээд одоо өөрчлөгдөж идэг. Тэгэхээр энийг бид нар охтуудаа тайлбарлаж өгөөд өөрсдөө бас энийгээ сайн мэдээд авчвал айгүй зүгээр юм билээ. Яа тэгэхээр би өмнө нь бас нэг подкастн дээрээ дурдчихсэн. Тэр маань юу вэ гэхээр одоо сарын тэмдгийн өмнөх үеүүдэд ялангуяа нэг өмнөх 7-аас 10 хоногийн өмнөөс эхлүүлээд сэтгэл санааны хувьд жоохон тогтворгүй болдог, эмоц өндөртэй болдог, за амархан юмд гомддог, шантардаг ч юм уу нэг ийм үе байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ үе одоо угаасаа цаанаасаа бидний даавартай холбоотойгоор үүсэж байгаа гэдгээ ойлгоогүйгээс болоод хүн өөрийгөө аягүй буруутгах юм билээ. Одоо жишээлбэл би жоохон байхдаа энэ талаар ойлгодоггүй байхдаа би дандаа өөрийгөө буруутгадаг гэсэхгүй юу. Би л ста ийм муухай ааштай юм байна. Би л имийг айгүй эмзгээр хүлээж авдаг юм байна. Би эсвэл ийм шантрамтгай юм байна ч гэдэг юм уу. Тэгээ байнгын үргэлж хүн өөрийгөө ингэж нөгөө бодоод ахаар ямар асуудал үүсдэг вэ гэхээр өөртөө итгэл нь маш доошо болж эхэлт юм билээ. Тэгэхээр энийг бид нар аягүй сайн ойлгоод за окей одоо миний яг энэ үеийн явагдаж байна. За энэ үе дээрээ миний сэтгэл санааны байдал жоохон доошо байна. Тэгэхээр энэ үед би аль болох өөртөө зөөлөн хандаад за миний бие дотор одоо дааврын өөрчлөл явагдаж байгаа шүү гэдгийг хүлээн зөвшөөрөөд за харин одоо нөгөө ирч хүчтэй цоглогтэй юмд эрэг хандж байгаа үеүүддээ илүү түлхүү нөгөө одоо том шийдвэрүүдээ гаргах за эсвэл одоо хүүхдүүдтэйгээ тий ярилцах харилцах ч гэдэг юм уу энэ асуудлуудаа ингээд зохицуулж явах юм бол амьдрал арай тийм гоё хөнгөн тэгээ өөрт ч гэсэн айгүй гоё тухтай болж ирд юм билэ. Тэгээ бидний дунд бас нэг ийм ойлголт байдаг шүү дээ. Ялангуяа эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийг ойлгоход хэцүүгээд миний хувьд бол эмэгтэй хүнийг ойлгоход айгүй амархан санагдаж байгаа. Яагаад тэгэхээр бид нар чинь дааврын одоо ийм хэлбэлцэл дунд л явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр эхнэрийнхаа эсвэл охиныхоо найз охиныхоо одоо тий ийм дотн одоо байдаг бол найз охиныхоо сарын мөчлөгийн талаар одоо мэдэж аваад юу гэдэг одоо сарын тэмдэг нь хизээ ирдгийг гэдгийг мэдэж аваад тэр мөчлөгт нь тааруулаад тохируулаад харьцчих юм бол бас тэр чинь асуудлууд ч гэсэн хөнгөрөөд ирнэ шүү дээ тий.
Яг одоо нэг ууртай юм уу эсвэл ямар эмоцтой үед нь ингээл айгүй том шийдвэр гаргах гал тэрийг хүчлээд байдаг. Эсвэл айгүй тийм ууртай уцаартай үед нь одоо тий өөрийг нь одоо ингээ нэг жоохон өдөөсөн хандлагатай ингээд хандаад байвал эн чинь усын харилцаанд за тэгээ эргээд ээж хүүхдийн харилцаанд ч гэсэн ингээд нөлөөлөх магадaltaй байдаг учраас тэрийг нь мэдж аваад ингээд ухаантайгаар ингээд эрэгтэйчүүд бас ингээд зохицуулаад явчих боломжтой болоо гэж харсан. Тэгээд хүнд бас одоо айгүйх энэ талаар хэлж өгье гэж боддیں۔ Эмэгтэй хүнд ийм үеуд байдаг. За би нөгөө өмнөх подкастн дээр 4 үйлрэлээр зүйрлсэн шүү дээ тий. Тэгэхээр нөгөө яг одоо сарын тэмдгийн өмнөх үеийг би хавар гэд хэлцдэг. Тэгэхээр миний хувьд бол хавар гэдэг үйлрэл болохоор айгүй юм солигдмол үйлрэл ахгүй нэг өглөө амар гой нартай заримдаа амар шуургатай энэ төр байдаг болохоор тэгэхээр одоо хүүдээ ээжийнх нь хувьд одоо яг юм хаврын үйлрэл ирсэн байна. Тэгэхээр ээж нь жоохон юм эмоц өндөртэй байгаа. Тэр үед ингээ хүүгээ жоохон ингээд гомдох хандлага гарах юм бол ээжигээ уучлаарай ээж нь урдчлаад илээ. Энэ нь болохоор ээжийнх нь биед ингээ дааврын өөрчлөлт явагдаж байгаа болохоор ээж нь ийм хандлага гаргаж байгаамаа. Тэгтээ ээж нь энийгээ контролдох ёстой. Хэрвээ ямар нэгэн байдлаар тийм үйлдэл гарвал одоо ойлгооройч гэдэг юм уу. Ингээд эргэн тойрны хүмүүстэй бас ингээд тайлбарлаад хэлээд өчгөр зөрчил үүсгэх нь айгүй бага юм байлээ. Тэгээ нөгөө талдаа эмэгтэй хүн өөрийгөө буруутгах, тэгээ цаашлаад өөртөө итгэх итгэлтэн ч гэсэн нөлөөлөх нь бага үед юм байлээ шүү. Тэгэхээр энийг сонсож байгаа хүмүүс бас энэ тал дээр бодоод үзээрэй гэж хэлмээр байна. Би 100% санал нийлж байна. Яг эмэгтэй хүн мөчлөгийнхөө дагуу энэ 4 үе болгоод хуваачсан байгаа. Яг энэ 4 үеийг дагуу өөрийгөө ойлгоод явах юм бол ажил төрлөө төлөвлөгдөж тэр эсвэл бүтээлч байдал хизээ үүсэж чинь тий. Энийг анзаараад тэр цаг үеэ зөв ашиглагдаж тэр за тэгээд цаашлаад гэр бүлийнхэнтэйгээ харилцах энэ бүхэнд маш их том нөлөөтэй байдаг. Тэгэхээр яг номоо би чамтай 100% энэ дээр санал нэгдэж байна. Тэгэд бид хоёрын сарын тэмдгийн талаар яриад байгаа бас нэг учир нь сарын тэмдэг ийм мөчлөгийн дагуу хүний зан авирыг бас өөрчилдөг юм байна шүү гэдгийг охтууд мэдж авснараа өөрийгөө ойлгоход нь маш том нэмэртэй. Хүүхэд одоо жишээлбэл ааш зан онцгүй санагдаад гинтхэн гэр бүлийнхаа гишүүд ээж аав ах эгч рүүгээ муухай ашиглachаараа би яасан муухай ааштай юм бэ гэж бодож магадгүй шүү дээ. Тэрний оронд тэгж боддог байсан. Тий ойлгохгүй хүмүүс бол тэгж бодно шүү дээ. Би ч гэсэн энийг ойлгохгүй одоо би ямар муухай юм бэ ч гэдэг юм уу тий ууралчаад тэрэндээ харамсах юм тохиолдол зөндөө байдаг байсан бол одоо яг энэ мөчлөгтэйгээ яг ингээ гоё уялдуулаад амьдралын хэв маягаа бас зохицуулж байгаа байхгүй дасгал масгал бүх юм. Тэгэхээр энийг ойлгоно гэдэг нь ерөөсөө амьдрал чигээ олоод зөв явхад харилцаанд ч гэсэн маш хэрэгтэй. Тэгээд огт шинээр одоо сарын тэмдгийг ирж байгаа охтуудаа юу гэж зөвлөх вэ гэвэл хамгийн түрүүнд тэмдэглээд бичих хэрэгтэй. Эхний номоо түрүүн хэлсэн эхний 1-3 жилд сарын тэмдэг тогтургүй байдгаа гэдтэй. Тогтургүй байжгаад тэрнээс цаашаа тогтуржоод ирнэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл 28 хоноод ирж гин үү сарын тэмдэг. Эсвэл 21 үү 30 хоног үү гэд өөр байдаг хүн бүхэн. Тэгэхээр тэр мөчлөгөө ингээд хараад анзаараад авчин. За одоо тэгээд тэрнээсээ цаашаа амьдралаа зохицуулах нь шүү дээ. Бичээд явхаар их юм харагддаг. Жишээлбэл сарын тэмдгийн өмнөх өдөр нь би тэрнтэй муудалцаад уйллаач гэдэг юм уу. Дараа нь сарын тэмдэг ирсэн. Ингээд хараад бахаар тэр давтагдаад байгаа тэр паттерн буюу юу давтагдаад байна те. Тэрнээсээ харж агаад энэ миний даавартай холбоотой байсан бэ. Надаас шал тустай юм байна шүү дээ те. Би тийм муу хүүхэд биш юм байна гэдгийг ойлгож авахд маш их хэрэгтэй. Тэгээ би эрүүл дадал мастер класс гэх тэмдэглэл гаргасан. Тэрний 70 дугаар хуудаснаас ихсүүлээд тэмдэглэлээ хөтлөөд явчихаар юм орон зай байдیں۔ 1-ээс 31 өдрийг ингээд доош нь бичсэн. Тэгэхээр тэмдэглэл хөтлөх дуртай хүмүүс бол энэ дээр ингээд сарын тэмдэглээд яваад иж болно. Ондоо ямар аргаар тэмдэглэж болох вэ гэхээр янз бүрийн аппууд байгаа. Сарын тэмдгийг хөтэлдэг зөндөө олон аппууд гарцсан. Тэрэн дээр ингээд хөтлөөд явах юм бол бас болж байна. Тэгээд товчхон одоо буцаагаад бит хоёрын өмнөх ярьсан подкастн дээр ч гэсэн байгаа 4 үе шатаа ингээд ярих юм бол эхлээд сарын тэмдэг ирээд 1-5 дахь өдөр одоо өөрөөр хэлбэл тэр үе бол хэрвээ хүүхэд бүрлдэх байсан бол бүрлдээгүй учраас одоо сарын тэмдэг болго гарч байгаа ш. Тэгээд нэг юм англи хэл дээр болохоор letting go of possibilities гэж нэг юм боломж бүрдэх байсан нь
боломж нь бүрдээгүй, хүүхэд бүрдэх байсан бүрэлдээг учраас гадагшилж байгаа ш сарын тэмдэг гэдэг. Тэгэхээр тэр утгаараа тэр үед одоо ингээ бууж өг гэдэг аахгүй юу? Бууж өг гэдэг нь тэр үедээ ингээ хүчлээд өөрийгөө хүчлээд ингээл зүтгээд байх биш. Гой гэртээ амармаар байвал амраад те өөрийгөө ингээ хүчлээд байх биш. Одоо гэртээ гой телевизрээ үзээд баймаар байвал байгаад ингэж гой зохицуулнаа. Дараагийн яг сарын тэмдэг ирснээс 13 дахь өдөр нь одоо жинхэнэ Power Week гэж нэрлэж байгаа тэр үедээ бүх юмнуудаа ингээд зэгцлээд янзлаа цаанаасаа л угсаа би тэгж шаардагддаг. Тэгээд дараа нь нэг овуляцийн үегээд 14 дахь өдрөөс ихсүүлээд бүх юм төстой тий одоо юу гэдэг бүх юм ингээд боломжийн санагдаад аюу гой болж эхэлдэг. Тэгээд дараа нь 15-аас 28 дахь үедээ буцаагаад арай ондоо үе. Тэгэхээр энэ бүх үеэ өөрөө гой анзаараад тэр үедээ зохицуулаад явчих юм бол амьдрал бас гоё болж эхэлдэг шүү бүсгүүчүүдээ. Тэгэхээр үнийгээ хүүдээ тайлбарлаад тэгээ би нөгөө нэг охин хүү хоёроо суулгацсан нэг юм тайлбарлаж өгч байхгүй юу гэж ярьж исэн бэхээр одоо эмэгтэй хүний цэвэршилт явагдахаас өмнөх үеийг perimenopause гэдэг энэ үедээ эмэгтэй хүмүүсийн одоо зан авир нь дээшч доош одоо янз бүр болд юм гэж тайлбарлаж ирсэн чинь манай хүүд ээж сүүлийн 10 жил таны энэ зан авир чинь дээш нь доош нь хэлбэлцээд байгаа шүү. Гэсэн. Тэгээ миний бүр инээд хүрээд яагаад тэгэхээр угаасаа нөгөө нэг сарын мөчлөгтэйгөө зохицуулаад бидний энэ одоо ааш цан ч гэсэн өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэрийгээ ингээд бас хүүхдүүддээ гэр бүлийнхэнтэй ингээд чи түрүү хэлсэнчлэн ингээд хилээд өгчхөр тэр дагуу нь бас нөхрүүд нь ах нь эрэгтэйчүүд нь дэмжих юм бол маш гоё үр дүнтэй харилцаа ч гэсэн сайн байх юм аа. Тийм шүү. Тэгээ яг энэ санаа нийлж байна. Амьдрал бүр хамаагүй амархан болж ирж байгаа юм шиг санагдсан. Яг үнэ амьдрал сайжраа явчих. Тэгэхээр энийгээ гоё ойлгоод яваарай. Тэгээд энэ дээр нөгөө нэг би түрүү янз бүрийн аппууд байдаг гэдгийгсэн. Тэрний нэрүүд нь болохоор Glow гэдэг app байгаа, Flow Period Tracker гэдэг app байгаа, My Cycles, Period Plus гэдэг төрөл бүрийн аппууд байгаа. Тэгээд тэмдэглэл бичих сонирхолгүй бол app хөтлөн. Тэгээд ер нь ингэж бичиж тэмдэглэж явахын давуу тал нь хэрвээ ямар нэгэн өвчин эмгэг байлаа гэж бодоход тэрийгээ бас олоход бас тустай байдаг. Тэгэхээр охтууд маань сайн хөтөлж яваарай, залхуурахгүйгээр амархан шүү дээ. Ерөөсө 5 өдөр сарын 5 өдөр нь тэмдэглэл яваад байна тий. Тэгээ эргээд харахад хэрэгтэй байдаг. Аппликейшн яг хөтлөхөд яг амар л да. Гэхдээ нэг надад нэг амархан мартагдаад ч юм орхигдчих гээд идэм шиг санагдтыг. Яа тэгэхээр айгүй амархан дэвтэр дээр бичгээр чинь бид нар ингээд зориулалт гаргаад цаг гаргаад зав гаргаад бичиж байгаа болохоор тэрэндээ илүү нандинаж ханддсан байх гэж би бодсон. Ер нь өөрийгөө ажиглахад тийм шүү. Тэгээд надад бас нэг ийм асуудал байдаг. Утсаа ингээд аваад одоо апн дээр юм хийх гэсэн бол утсаа нэг авсан бол тэгээд өөр юм хийгээ явчихдаг байхгүй. WhatsApp-н дээр хариу ирсэн бол тэрэндээ хариулах жагаал цааш нь нөгөө нэг хүнтэй чатлал ингээд явчихдаг. Айгүй хэцүү. Тэгснээс нөгөө тусдан цаг гаргаад дэвтэр дээрээ юм бичгээр айгүй айтаахан санагдаад тий. Тийм тэгээ тэр чинь бас нэг төрлийн ингээд нэг гоё бясалгалч гэх юм уу me time болчихсон байхгүй бүх юмнаас ингээд тусгаарлаад утасаар байн хэлгэц үзэж байгаа. Тэнгүүд ингээд гоё би болохоор ийм өнгөөр ингээд юм тэмдэглээ дээр нь стикер наах амар дуртай. Тэгээ тэр надаас ингээд тодорхой хэмжээний амар гоё баяр баясгал өгöd байгаа байхгүй юу. Тэгээд нэг юм өөртөө гоё юм зарцуулсан юм шиг мэдрэмж аваа. Тэгээ ээж болсны дараа бид нар чинь өөртөө цаг гаргах гэдэг чи айгүй хэцүү. Ингээл өстой яг л одоо сахилга баттай байж л гарахгүй болвол за завтай болохоор гэдэг юм байхгүй. Тий. Нэг юм чаленж үүсгээд хөтлөөд эхэлчихээр тэр нь ингээ гоё хөврөө яваад идэм бэл. Ялангуяа чип хоёр шиг байнга ингээд дэлгэц ашигладаг сурж байгаа одоо шалгалтынхаа хариу бичгтээ байнга дэлгэцийн ард сууж штэ тий. Тийм хүмүүст дэлгэцээс хөндөрөх тэр боломж нь эргээд тийм гоё стол чиний хэлдгээр бясалгал ч юм уу өөртөө зориулсан цаг болчихж байгаа. Миний хувьд галтгоондоо ороод хоол хийх нь баг ямар гоё нөгөө дэлгэцээс завсарлах тэр гоё боломж болоод гарчдаг үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр аль болохоор л одоо орчин үе бүх юм дэлгэцтэй холбогдсон болохоор тэрнээс хөндөөрхийн тулд юу хийж болох вэ гэд. Бид хоёр тэгээ бас гоё дэлгэцийн хэрэглээ гээд гоё дугаар бас бэлдсэн байгаа. Та нар маань ороод сонсорой. За тэгэхээр номоо бид хоёр энэ удаагийн дугаараар
сарын тэмдэгтэй холбоотой мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Тэгээд Power гэсэн энэ сэдвийнхээ хүрээнд бид хоёр нийт 8 дугаар та нартай хүргэе гэж ярилцсан. Тэгэхээр үргэлжлүүлээд бас Power-ын талаараа ярилцах болно. За өнөөдрийн бит хоёрын подкасттай хамт байсан нийт сонсогчдод маш их баярлалаа. Ингээд бит хоёр подкаст эргээд үргэлжлүүлээд хийж байгаа. Тэгэхээр та хэд маань subscribe товч дараарай. Тэрний хажууд байгаа хонхыг дарчих юм бол шинээр подкаст орох юм уу, мэдээлэл орох үед танд мэдэгдэл очдог. Тэгэхээр шинэ дугааруудаа алгасахгүй сонсох юм боломжийг олж авч чаднаа. Ингээд дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай. Баяртай.